Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр ярих түүх бол 1950 онд Америкийг айдас давтуулж 600 гаруйхан орсон суугчтай Висконсин мужийн нэгэн жижиг тосгонд ой модоор хүрээлэгдэн тусгаарлагдсан фермд амьдардаг жирийн нэгэн фермер дэлхийн хамгийн аимшигтай, хамгийн дуйлантай гэмт хэрэгтнүүдийн нэг болсон нэгэн эрийн жинхэнэ түүх юм. За тэгвэл тухлан суугаад болсон явдлаа сонсоорой. 1957 оны 11-р сарын 16-ны хан агнуурын улирал нээгдсэн өдрийн орой 17 цагийн үед Ленфилд тосхны нэгэн хүн сургаггүй алга болсон тухай дуудлага ирв. Энэ хүн бол тосхны дэлгүүрийн эзэн 58 настай Бернис Уорден байлаа. Тэр тосхны иргэдийн дунд хүндлэгдсэн сайн хүн байсан. Түүний дэлгүүрт бүхий л зүйл байдаг бөгөөд зэвсэг, хүнс, үр тариа, хувцас, багаж хэрэгсэл тэрч байтугай шуудангийн үйлчилгээч хийдэг байна. Түүнийг алга болсныг цагдаад мэдэгдсэн хүн бол түүний хүү Фрэнк Уорден байлаа. Тэрээр шерифийн туслах юм. Бернис хизээч дэлгүүрээ хяналтгүй орхитгүй хүн байв. Фрэнк тэр даруйд ямар нэгэн зүйл буруугаар иргсэн байна гэдгийг зөнгөөрөө мэдэрч байлаа. Үнэхээр ч дэлгүүрийг наривчлан шалгахад кассын хайрцаг хоослогдсон, шалан дээр цусны мөр арын хаалга руу чиглэсэн байв. Илүү ихийг мэдхийн тулд Фрэнк ээжийнхээ өдрийн борлуулалтын дэвтрийг шалгав. Тэнд нэг нэр тэр даруйд анхаарлыг татсан бөгөөд Эд Гейн хамгийн сүүлд бүртгэгдсэн үйлчлүүлэгч байсан ба Фрэнк түүнийг маш сайн таньдаг байв. Тэр үнэндээ Флемфилдийн 51 настай орсон суугч бөгөөд гэр бүлийнхээ фермд тосгоноос хэдэн километрийн зайд 60 гаруй га эдлэн газартаа ганцаараа амьдардаг. Тосгоны иргэдийн хувьд Эд бол дуугүй даруухан хүн бөгөөд хөршүүдтэй тусалж эндтэн жижиг сажиг ажил хийж өгдөг. Фрэнк Уорден ээж нь алга болохоос өмнөх өдрүүдэд Эд байнга дэлгүүрийнх нь эргэн тойронд эргэлдэж Бернистэй ярилцаж байгаад юу ч худалдаж авалгүй гардаг байсан гэдгийг тод санаж байлаа. Борлуулалтын дэвтрээс түүний нэрийг олсон даруйда Фрэнк ээж нь ямар нэг зүйл тохиолдсон бол Эд холбоотой гэж бодож байв. Ингээд шерифийг дуудснаар тэр хоёр туслагтайгаа 30-аад минутын дараа ирцгээв. Шериф Фрэнкээс чамд энэ бүхнийг хийн хийсэн байж болох талаар ямар нэг санаа байна уу гэхэд үгүй. Гэтэ өчигдөр орой Эд Гейн надаас өнөөдөр ан хийх эсхийг асуусан. Сүүлийн үед тэр ээж маань эргэн тойронд эргэлдэх болсон. Тэр антижел буюу хөлдөлтөөс хамгаалах шингэний үн асууж байсан. Тэр нь би өнөөдрийн он сартыг 2 канистр антижел захиалсан гэсэн тэмдэглэлийг дэлгүүрийн давцан дээрээс оллоо гэв. Ингээд баг 2 хэсэгт хуваагдаж нэг баг нь шууд Эдийн ферм лөө нөгөө нь тосгоныг нэгтгэхэр болов. Тэд орой 7 цагийн үед Эд Гейний ферм дээр ирэхэд гадаа харанхуй болсон байсан бөгөөд байшин ямар ч гэрэлгүй байв. Тэд цонхоор дотогш харахад амьд амтан харагдсангүй. Харин тосгоныг нэгжгээр явсан баг түүнийг хөршөндөө орон хоол идэж байхад нь оллоо. Энэ хооронд ферм дээр утсан мөрдөн байцаагчид байшингийн гол хаалгаар орох гэсэн ч түгжээтэй байсан тул байшингийн араар тойрч амбараар дамжин байшинд орох жижиг хаалга болов. Гадаа харанхуй цас буударч салхи эсгэрэн үлээж байв. 60 гаруй га талбайн дунд орших энэ фермийн уур амьсгал санаал нуруугаар хүйд дасан эвгүй байсан. Тэд гарч идэнгийн асаан болгоомжтой дотогш орлоо. Хаалгыг онгоолгоод ороход мөрдөн байцаагчид хөлнөөс нь дүүжилсэн нэгэн амтны биетэй шууд нүүр тулдаг. Тэд эхлээд ангийн улирал эхэлчихсэн. Дээр нь энэ бол амбар юм чин бууг гэж бодсон байна. Гэвч ойртоо сайн харуул энэ бууг нэг л сонин хэлбэртэй байлаа. Илүү жижиг, илүү найрын, хамгийн гол нь хүний биетэй адилхан дүрс харагдав. Нэг мөрдөн байцаагч дүүжилсэн цогцыг гарч идэнгээрээ гэрэлтүүлэхэд юун бууг? Тэдний өмнө харагдаж байсан зүйл бол Бернис Уордны цогц байв. Түүнийг хөлнөөс нь дүүжил цээжний яснаас нь аарцаг хүртэл зүсэж бүх дотор эртнийг нь авч хайсан байлаа. 2 мөрдөн байцаагч айсандаа амбараас шууд гарч ходоодоо эргэтэл бөөлдсөн байна. Хэдэн минутын дараа нэмэлтээр бусад цагдаа нар ирж фермийг нарийн шалгаж эхэллээ. Амбарт үлгөөтэй байсан энэ зохицос бол аимшигын байшинд хүлээж буй анхны хар дарсан зүйл байлаа. Байшин бүхэлдээ орхигдсон мэт маш бохор энд тэндгүй эвдэрсэн зүйлүүд яг л орон гэргүүчүүд амьдардаг мэт байв. Зарим өрөөнүүдийг нь бүр битүүлэн хаажээ. Тэндээс тэд хүний яснууд, хүний арьсаар хийсэн янз бүрийн эд зүйлс, арьсаар бүрсэн сандлууд, галт тогоонд нь гавлын ясаар хийсэн аягнууд гэд олон зүйлсийг олдог. Эдийн унтлахын өрөөнд ормогц хүний гавлуудыг орных нь хашлага дээр хадаж бэхэлсэн байв. Гэхдээ хамгийн аимшигтай нь түүний хувцсны шүүгэнд нуусан зүйлс байлаа. Эмэгтэй хүний цээжээр хийсэн корсет, хүний арьсаар ойсон бээли, оймос, бүс, хүний хамраар дүүргэсэн шилэн сав, 9 эмэгтэй бэлэг эрхтэндээ хайрцаг, арьсаар хийсэн гэрлийн бүрхүүлүүд, хүний арьсан олон маск гэд маш олон аимшигтай зүйлүүд олджээ.
Өрөөний буланд гялгар утанд нуусан нэгэн хүний шинэхэн зүрх хүртэл байсан нь магадгүй Бернс Уордны зүрх байсан баг. Эдгээр маскуудын дунд нэг цагдаа танилцаарайг олжээ. Тэр бол 2 жилийн өмнө алга болсон Племфилдийн баарны эмэгтэй Мэри Хогны нүүр байсан юм. Түүний алга болсон явдал Племфилдийн бүх орсон суугчдыг ихэд зочроосон байв. Харин яг тэр мөчид нэгэн цагдаагийн санаанд нэгэн зүйл орсон нь тэр үед Эдээс Мэри Хогны талаар асуухад тэрээр Мэри алга болоогүй, тэр манад байгаа гэж хэлсэн байна. Гэвч хинч түүнийг үнэн хэлж байна гэж бодоогүй. Харин тэр үнэн ярьж байсан нь одоо батлагдаж байгаа юм. Ингээд Эдийг баривчилдаг. Тэр Мэри болон Бернисийг алсан гэдгийг зөвшөөрдөг. Хамгийн сонин түүний мэдүүлгийг сонсоход Эдэд энэ бүх аллах огтхомж чухал биш юм шиг, ямар ч гэм буруу хийгээгүй мэт хүүхэд шиг юу хийснээ ч ойлгоогүй юм шиг сонсогдож байв. Гэвч мөрдөн байцаагчид түүний байшин тэрчгтэй цогцос, айрас, яс, эрхтнэр дүүрэн байхад яаж тэр зөвхөн 2 хүн алсан гэж хэлж чадаж байна гэж гайхацгаав. Цагдаа нар түүнийг цуврал алуурчин гэж буруутгаж зөвхөн 2 хүнийг л алсан гэх түүхэн итгэмээргүй байгааг хэлэхэд Эд хоосон гөлийсэн харцаар тэднэрүү ширтээд бусдыг нь би алаагүй, би булшнаас ухаж гаргасан гэж хэлжээ. Тэрээр 1947-оос 1952 оны хооронд Племфилдийн оршуулгын газраас 10 гарыг булш ухаж шинэхэн оршуулсан эмэгтэйчүүдийн зохицыг гэртээ авчирч байсан гэж ярьсан байна. Энэ мэдээлэл үнэхээр итгэмээргүй сонсогдов. Учир нь булш ухах гэдэг нь хүч чадал, багаж хэрэгсэл, цаг хугацаа их шаарддаг. Ихэвчлэн цогцыг 2 метрийн гүнд оршуулдаг. Тэгээд тэр бүхний ганцаараа хийж хинж барьж илрүүлээгүй гэхээр маш хачирхалтай. Мөн Эд үнэндээ тийм ч хүчтэй хүн биш байв. Тэгэхээр тэр ганцаараа булш ухаж цогцос гаргасан гэдэг нь бараг боломжгүй. Мөрдөн байцаагчид түүнийг өөр аллахуудаа нуухын тулд худал ярьж байна гэж бодсон. Гэвч үнэн эсхийг шалгахын тулд тэд оршуулгын газар руу очиж хэдэн булшийг шалгахаар шийдэв. Тэд ухаж эхлэхэд зарим авснууд хоосон, заримд нь цогцос байсан ч гар хөлгүй хэсэгчлэн тайрагдсан байжээ. Ингээд баг багаар итгэмээргүй зүйл бодит үнэн болж эхэлсэн бөгөөд Эд үнэндээ худлаа яриагүй байж. Яагаад тэр ийм аимшигтай үйлдэлээ ямар ч гэм буруу хүлээхгүйгээр хүүхэд чиг тайван ярьдаг байв? Яагаад тэр гэр бүлгүй ганцаардмал хүйтэн эзгүй газартай адил байшинд амьдарч байсан юм бэ? Энэ Эд Ген гэж хэм бэ? Түүнийг ойлгохын тулд бүгдээрээ түүний хүүхэд нас руу буцах хэрэгтэй. Эдвард Теодор Ген 1906 оны 8 сарын 27-нд Висконсин мужийн Лакросс хэмээх хотод төржээ. Тэр бол Жорж болон Аугуста Ген нарын 2 дахь хүү бөгөөд ахыг нь Хенри Ген гэдэг. Эдийг 8 настай байхад тэдний гэр бүл 50,000 гаруй хүн амтай Лакросс хотоос гарч Племфилд гэх жижиг тосгонд тусгаарлагдсан том фермд нүүж иржээ. Энэ сонголтыг ээж Аугуста хийсэн юм. Учир нь Аугуста маш хэд туйлширсан шашны шүтлэгтэй эмэгтэй байлаа. Тэр хүүхдүүдтэй байнга шашны сургаал уншиж, архиталт, биеийн үнэлэлт, эмэгтэйчүүдийн ёс бус чанар гээд бүгдийг нь хор гэж үздэг байв. Тэр бүр эмэгтэйчүүдийг чөтгөрийн зэвсэг гэж нэрлэн заримдаа бүр биеийн үнэлэгч гэж тодорхойлдог байжээ. Түүний номлол өдөр бүр бараг ёслолын маягаар болдог байв. Өдөр бүрийн үдээс хойш Аугуста хүүхдүүдтэй Библийн хэсгүүдийг уншуулдаг. Тэдгээр хэсгүүд нь үхэл, бурхны шийтгэл, халлага зэрэг бараан сэдвтэй. Энэ бол дөнгөж Эдийн насны хүүхдүүдэд тохирох сэдв биш байлаа. Тиймээс л тэр хүүхдүүдтэй их хотын бузар муугаас хол байлгахын тулд тосон руу нүүж ирсэн байна. Ингээд Хенри, Эд хоёр маш тусгаарлагдсан орчинд нийгмийн бараг ямар ч харилцаагүй өсөв. Зөвхөн сургуульд явах нь л цорын ганц харилцаа нь байлаа. Гэр бүлийн ферм бол бүрэн хаалттай ертөнц байсан ба эртэн танихгүй хүн хүүхдэж байсан, том хүнч байсан. Ойртох юм бол Аугуста маш хатуу ширүүн түрэмгийн ханддаг байв. Хөвгүүд найз нөхдөдтэй болох гэж оролдвол тэр тэднийг одоо шийдэгдэг байсан. Харин тэдний аав Жорж Ген ааш зам докторгүй архичин хэрцгий нэгэн бөгөөд хүүхдүүдээ байнга зоддог байжээ. Аав нь түүнийг зодох үед Эдийн чих одоо шуугиж тэр нь удаан үргэлжилж одоо сэтгцийн болон бие махбодод нь нөлөөлдөг байжээ. Эд өсвөр насндаа буюу дөнгөж 12 настайдаа сургуульд яваа болж бүх цаг хугацаагаа гэр бүлийн фермийн ажилд зориулв. Ингэснээр тэр сургууль дээр байсан багахан нийгмийн харилцаагаа бүр мөсөн тасалж улам бүр хаалттай тусгаарлагдсан орчинд орсон. Эхийнх нь хатуу дарангуй хүмүүжлийн нөлөө түүний ертөнцийг харах өнцгийг бүрдүүлж эхэлсэн. Эд ээжигээ бараг бурхны дүр мэт төгс төгөлдөр ямар ч дутагдaltaгүй хүн гэж үздэг байв. Найз нөхөдгүй байсан учраас Эд чөлөөт цагаа бүгдийг нь ном уншихад зориулдаг байсан ба олон цагаар уншдаг байсан. Ном унших дадал нь түүнийг ерөнхий мэдлэгтэй болгож ялангуяа зөв бичгийн дүрмд онцгой сонирхолтой болгожээ. Бүх зүйл нэлээд тогтун мэт харагдаж байлаа. Гэвч хэдэн жилийн дараа 1940 оны 4-р сарын 1-нд тэдний гэр бүлд гинтийн цохилт ирэв.
Эдийн аав Жорж зүрхний шигдээсээр гинэт наст барсан бөгөөд Августа 2 хүүтэйгээ ганцаараа үлдэв. Тэр үед Эд 33 настай байсан бөгөөд ах Хенритэй хамт гэрийнхээ бүх ажлыг хийдэг болсон. Эхэндээ фермийн амьдрал харьцангуй доктортой байсан ч ах Хенри нь эхийнхээ хит нөлөөнөөс аажмаар гарч эхлэв. Тэр өөрийн бодол үзлийг бүрдүүлж гадна ертөнцтэй илүү холбогдож эмэгтэйчүүдтэй уулзаж танилцдаг болжээ. Тэр дүү Эдийг ч гэсэн энэ эрх чөлөө рүү татах гэж оролдож дүүтэйгээ урт удаан яриа өрнүүддэг байлаа. Тэр ээжийнхэн докторгүй зангийн тухай ярьж нэг нэгээр нь дутагдлыг нь хэлж тэдний амьдралд учруулж буй аюулын талаар байнга сануулдаг байв. Харин Эд ээжтэй үргэлж үнэнч байсан ба түүний хувьд ээж нь бурхан мэдтөгс төвлөрдөг бөгөөд тэр хизээч муу байж чадахгүй. Тиймээс ахынх нь ээжийн шүүмжлэх яриа Эдийн дотор гүндгий уур хилэнгөдөөж ах トゥ хоёрын хооронд ангал мэт зөрчил үүсэж эхэлсэн. 1944 онд тэдний фермд нэгэн эмгэнэлт явдал тохиолдсон нь Эд Хенри хоёр фермийнхээ шар өвсийг шатааж байгаад гал алдснаас тэдний газрын нэг хэсгийг сүйтгэжээ. Эд хөршүүдээсээ тусламж хүсэж ахын Хенритэйгээ хамт галын тархалтыг зогсоох гэж оролдож байх үед их хэмжээний утааны улмаас тэр хоёр салсан байна. Ингээд шүн болоход Хенри буцаж ирээгүй бөгөөд Эд ахыгаа алга боллоо гэж цагдаад мэдгдсэн байна. Харамсалтай нь түүний зогцыг удалгүй Эд олсон бөгөөд нүрээрээ доош харсан байдалтай байсан байна. Хенригийн зогцыг шүүх шинжилгээнд явуулсан бөгөөд эмч хэлэхдээ түүний зогцос бага зэрэг түлэгдэлтэй байсан ч үхэлд хүрэхээр аюултай биш, их хэмжээний утааны улмаас амьсгал боогдсон гэж дүгнсэн байна. Гэхдээ нэг зүйл сонин санагдсан Хенригийн гавлын ясны араас нь хүчтэй зогсон мэт олон гэмтлүүд илэрсэн байна. Гэсэн ч эмч өөрийн дүгнэлтээсээ ухарсангүй энэ гэмтлүүд бол Хенри газар унаж толгоогоороо мөргснөөс болсон гэдэгт итгэлтэй байна гэжээ. Тэгэхээр Эд ахынхаа ээжийг нь шүүмжилсний төлөө алсан хэрэггүй эсвэл үнэхээр угаартаж өгсөн хэрэггүй энэ асуултын хариултыг хинж мэдэхгүй. Хенриг нас барсны дараа Августа гүн гүнзгий сэтгэлийн хямралд орж бараг л орноосоо босгоо болсон. Ингээд тэр нэг өдөр цус харуултад өртөж бие нь хэсэгчлэн саажиж бүрэн Эдийн асрамжинд орсон байна. Эд түүнийг өдөр шөнөгүй асарж хоолыг нь бэлтгэж асаргааг нь хийж бүр орныхон дэргэд хамт унтдаг байв. Эдийн энэ халамжийн ачаар Августагийн бие сайжирч хэсэг хугацааны дараа дээрцэн ч энэ сайн мэдээ удаан үргэлжилсэнгүй. Хэдхэн сарын дараа Августа дахин цус харуулт өгч энэ удаа тэрээр нас барсан юм. Хамгийн сонин нь энэ цус харуулт Августа өөрийг нь зочроосон нэгэн үйлдэлийг харсны дараа болсон. Эд ээжтэйгээ хамт Смит гэдэг хүнээс сүрэл авахар явсан байлаа. Харин тэнд Смит өөрийн нохоог үхтлэн зодож байв. Тэр үед байшингаас нэгэн эмэгтэй гарч ирээд Смит рүү хашгирч эхэлсэн байна. Августа үүнийг хараад маш их зочирдсон боловч нохоог хэрцгийгээр зодсон явдалд биш, Смиттэй хамт амьдарч буй эмэгтэй түүний эгчнэр биш байсан байлаа. Өөрөөр хэлбэл Смит гэрлээгүй түүнтэй хамтран амьдарч байсан. Үүнийг хараад Августа тэсэлгүй янхан гэж гашгирч удалгүй дахин цус харуулт өгсөн байна. Үүний дараа түүний бие маш хурдан доройтож Августа 1945 оны 12 дугаар сарын 29-нд 67 наснда нас баржээ. Энэ бол Эдийн хувьд аимшигтай гарц хохирол байлаа. 39 настайдаа тэр амьдралынх нь цорын ганц түшиг тулгуур бүх зүйлээ зориулсан хүний алджээ. Түүнээс гадна Эд ээжийнхээ хүмүүжлэлтэй холбоотойгоор сэтгэл санааны хувьд хизээж насанд хүрч чадаагүй байв. Тэр оюун санааны хувьд өсвөр насны хөвгүн шиг хэвээр байсан тул ээжийнхээ үхлийг давж гарах чадвар түүнд байсангүй. Тэр ээжийнхээ хэрэглэж байсан бүх өрөөг хааж яг л цаг хугацаанд хөлдсөн ариун газар мэт байлгахыг хүссэн. Харин өөрөө галтах оны хажуугийн жижигхэн өрөөнд амьдрах болжээ. Амьд үлдэхийн тулд тэрээр жижиг сажиг ажил хийж тосхны хүмүүс тусалж айлуудын жижиг засвар хийж өгдөг байв. Хүмүүс бүгд түүнийг тусч цайлган сэтгэлтэй гэхдээ жаахан генэн дуугүй хүн гэж тодорхойлдог байлаа. Ээжигээ нас барснаас хойш удалгүй Эдийн багаасаа дуртай байсан нэгэн сонирхол иргэн ирсэн тэр дахин бараг зогсолтгүй ном сэтгүүл уншиж эхэлсэн бөгөөд хямд үнэтэй янз бүрийн адал явдал дээрэмчид тагнуул уран зөгнөл болон бусад сэдвийн түүхүүдийг өгүүлсэн сэтгүүлүүдийг шимтэн уншдаг болов. Түүний хайдаг зүйл бол илүү харанхуй, илүү аимшигтэй нууцлаг аимшигын түүхүүд хүн идэлд тэр дундаа хамгийн ихээр дацсан нь нацист Германы хийсэн аимшигт гэмтгэргүүдийн тухай өгүүлсэн материалууд байв. Тэр эдгээрийг нэг бүрчлэн шимтэн уншиж улам бүр нацист ертөнцид татагдж эхэлсэн.
Эцэст нь нэгэн бодит түүхэн хүний тухай уншсан түүний амьдралд жинхэнэ эргэлтийг хийсэн байна. Энэ нь Илзе Кох хэмээх эмэгтэй түүх байсан. Илзе Кох 1906 онд Германд төрсөн бөгөөд нацист намд элсэж Карл Кохтой гэрэлжээ. Түүний нөхөр нь нацист Германы хамгийн том, хамгийн аимшигтай хоригдл агруудын нэг болох Бухенвальдийн коммундлагчаар томилогдов. Нөхрийнхөө сүүдэрт зүгээр дагаж амьдрахаас татгалцсан Илзе маш хурдан өөрөө айдсын бэлэг тэмдэг болон хуурчээ. Тэр хоригдлуудад төсөөлхийн аргагүй аимшигт зүйлийг хийдэг байв. Амьд үлдсэн хүмүүсийн гэрчилснээр тэрээр өршөөлгүй, хэрцгий, бусдын зовлон гүйл хайхардаг эмэгтэй байсан хэмээн дүрслэгдсэн байдаг. Түүнийг буруутгасан хамгийн аимшигтай зүйлийн нэг нь чийдэнгийн бүрхүүл, чимэглэлийн эд зүйлс болон бусад янз бүрийн хэрэглээний зүйлсийг хүний арьсаар хийлгэж байсан гэж ярьдаг. Гэтэ үүнийг үнэн гэж тогтоосон яг оновчтой баримт байдгүй юм байна. Тэр бас цаазын ялуудад идэвхтэй оролцож хоригдлуудыг садист маягаар дурамжлан тэднийг хүн гэхээсээ илүү өөрийнх нь эрхэнд орсон эд зүйл гэж хардаг байв. Илзе Кох нь зүгээр л командлагчийн нөхөр байгаагүй, тэр лагерт өөрөө өндөр байр суурь эзэлж хоригдлуудын хувьд асар их эрх мэдэлтэй байв. 1945 онд нацист дэглэм унсны дараа түүнийг холбоотнууд баривчилсан бөгөөд түүний аимшигт гэмтэргүүд дэлгэгдэж, шүүхтээр хоригдлуудад хэрцгий хандсан, тэднийг тарчлахсан хэрэгээр буруутгагдаж, түүнийг бүх насаар нь 20 хал оноожээ. Гэсэн ч олон жил шоронд хоригдож, дахин шүүхөр орсны дараа сэтгэл санаагаар туйлдсан тэрээр 1967 онд эмэгтэйчүүдийн шоронд өөрийгөө орны даавуугаараа дүүжилж амиа хорлсон байна. Ингэж Илзе Кохын амьдрал дууссан юм. Түүний нэр түүхэнд нацистуудын эгэл жирийн нэгэн хамсаатан гэхээсээ илүү жинхэнэ хэрцгий садист дүрээр бичигдсэн үлджээ. Түүний нөлөө асар их байсан тул зарим сэтгүүлүүд хүртэл түүний дүүгийг ашиглан нийтлэл гаргаж байв. Эд энэ бүхэнд донтсон мэт байлаа. Энэ хоёр хүний нийтлэг шинж нь хүний арьсанд татагдах явдал. Үнэн хэрэгтээ тэр Илзе Кохын шүтэн бишрэгт байсан учраас зөвхөн хүний арьсаар эд зүйл хийхийг хүссэн биш юм. Тэр байцаагдаж байхдаа хэлсэн зүйл нь Пленфилдийн оршуулгын газар очиж ээжийнхээ булшийг ухаж гаргаад ээжийг гэртээ авчираад дахин амьдруулах байсан. Гэвч тэр нэг саадтай тулгарсан нь Пленфилдийн хөрс элсэрхэг зарим булшнуудын дээр авсыг газраас тусгаарласан том бетон хавтан тавьсан байдаг байв. Эд ухаж эхэлсэн ч тэр хавтанг авч чадаагүй учраас ээжийнхээ цогцсыг үрд гарган авч чадахгүй гэдгийг ойлгосон байна. Тэр гэрлүүгөө буцах замдаа хэрвээ би ээжигээ гэртээ авчирч чадахгүй бол би түүнийг дахин бүтээн гэж өөртөө хэлсэн байна. Түүнээс хойш тэр ээжтэйгээ ижил төрхтэй эмэгтэйчүүдийн нас барсан болон оршуулсан мэдээг зөвлүүлж ухаан мэдээ гарах бүрд тэр шөнө оршуулгын газарт очиж шинэ булшнуудын хөрс шинхэн учраас амархан ухаж гаргадаг байв. Ийхүү тэр цогцсуудыг ухаж гаргаад гэртээ авчирч цогцнуудаас арсыг нь болгоомжлон хайчлан авдаг байжээ. Мэдээж хэрэг тэр бүхнийг Илзе Кохын тухай сэтгүүл номноос харж сурсан аргуудаар хийдэг байв. Мөрдөгчд энэ бүхнийг сонсож байхдаа өөрсдөө ч яаж хандхаа мэдэхгүй байлаа. Пленфилд гэдэг ч маш жижиг тосон учраас тэндхийн цагдаа нар ийм төрлийн гэмт хэрэгтэндээ хизээж таарч үзээгүй. Эд үргэлжлүүлэн ярьсаар би зүгээр л нэг эмэгтэйг авчирч ээжийнхээ сандал дээр тавьж болохгүй байсан. Өхөж муудсан цогцос бүхнийг сүйтгэх учраас би арсыг нэр нь хадгалах ёстой байсан гэж ярьсан байна. Тэр түүний зорилго тодорхой байлаа. Тэр бүх биеийг нь бүрхсэн арьсан хувцас хийхийг хүссэн байна. Ингэж тэр өөрөө өмсөх үедээ яг л ээжийнхээ эмэгтэй хүний оршихуйг мэдэрч арьсаар нь дамжуулан эргэн авчирч байгаа юм шиг санагддаг байжээ. Ингэх бүрт Эдэд нэгэн хачин сэтгэл ханамж төрдөг байсан байна. Энэ нь нэг талаас ээжигээ эргүүлж авчирсан мэдрэмж, нөгөө талаас бэлгийн гаж хүсэл тачаалыг хангаж байсан. Гэвч удалгүй түүнд нэг хувцас хангалтгүй юм байна гэдэг бодол төрсэн байна. 1947-оос 1952 оны хооронд тэр оршуулгын газраас бараг 10 орчим эмэгтэй цогцыг ухаж гаргасан. Заримдаа бүхэл биеийг нь, заримдаа зөвхөн тодорхой хэсгүүдийг нь авчирдаг байв. Иймээс цагдаа нар түүний байшингаас олон гавлын яс, нүүрний маск, хүний арьсаар хийсэн эд зүйлсийг олсон. Дараа нь байцаагчид түүнээс Мэри Хоган болон Бернис Уорден хоёрын аллахын талаар асуухад харин Мэри Хогны тухайд тэр үнэхээр өөрөө алсан гэж хүлээн зөвшөөрсөн ч яг ямар нөхцөд болсон санаанд нь тодорхой үлдээгүй байв. Зөвхөн түүнийг өөрөө алсан гэдэг нь л тодорхой. Үүндээ Мэри Хоган алга болсон өдөр түүний баар хоосон байсан бөгөөд шалан дээр цусны мөрөл үлдсэн байв. Эд магадгүй түүнийг буудаж хороосон байх. Харин Бернис Уордны тухайд энэ аллага саяхан болсон учраас тэр маш тодорхой ярьсан. Тэр мөрдөгчдөд хэлэхдээ би 2-7 хоногийн турш түүний дэлгүүрийн эргэн тойрон дээр байлцсан. Үүнийг Бернисийн хүү Фрэнк Уорден ч баталжээ. Эд тайлбарлахдаа тэр Бернис дурлаж ээжигээ түүний дүрээр харж эхэлсэн гин.
Тэр хэд хэдэн удаа Бернисийг болцоонд урьсан ч эмэгтэй үргэлж татгалзаж тиймээс Эд их ихтэй юу ч худалдаж авахгүйгээр дэлгүүрээс гардаг байжээ. Гэвч аллахын өдөр бүх зүйл өөр байлаа. Эд нэг сав хөлдгөөс хамгаалах шингэн буюу антижел худалдаж аваад Бернис түүнд баримт бичиж өгсөн. Энэ баримтыг Фрэнк Уорден олсон байна. Эд дэлгүүрээс гарчгаад хэдхэн секундын дараа буцаж орж ирээд агуулхад байгаа ангийн буунуудыг үзмээр байна гэж шалтгаалсан байна. Бернис зөвшөөрч нэг буг гарган Эдэд өгөөд эргэж харахад нь Эд толгоор нь буудаж Бернис Уорден ч газар дээрээ нас барсан байна. Дэлгүүрийн ойролцоо хинч буун дуу анзаараагүй бөгөөд учир нь яг тэр үед ангийн өдрөл эд өрнөж байсан учраас буудлахын чимээ тосхны ойролцоо жирийн үзэгдэл байлаа. Мөн тосхонд бараг хинч байгаагүй бүгд ойруу ан хийхээр явсан байв. Эд Бернисийн цогцыг машиндаа ачиж ферм рүү авчижээ. Тэнд тэр биеийг нь дүүжилж хоёр хэсэг болгон хувааж арсыг нь хуулах бэлтгэл хийсэн байна. Үүний дараа тэр юу ч болоогүй мэт хөршөндөө очиж хамт оройн хот идчихэд удалгүй цагдаа нарт баригдсан юм. Эд баривчлагснаас хойш удаагийнх нь түүний тухай мэдээд тархав. Хүмүүс тэдний сайн мэддэг дуугийн найрсаг тэр хүн ийм аимшигтай зүйл хийсэн гэхийг сонсоод цочирдон айж түгшлээ. Бараг 10 жилийн турш тэд нэг мангасын хажууд амьдарч байснаа огт мэдээгүй явжээ. Удалгүй тосхны хүмүүст хуучин хачирхалтай тохиолдлууд нэг нэгээрээ эргэн санагдаж бүгдийг Эдтэй холбон бодож эхэлсэн байна. Жишээ нь 16 настай нэг хүүгийнх Эдийнхтэй ойр байсан ба Эдийн кино үзэх, бейсболын тоглолт үзэх гэж байнга очдог байжээ. Тэгэхэд тэр хүү Эдийн зочны өрөөний нэг буланд маш сонин зүйл харсан нь яг л цайруулж жижигрүүлсэн хүний толгой шиг харагдсан байна. Хүү түүнээс юу болохыг асуухад сансаа гэж хэлжээ. Энэ нь Амазон нутгийн зарим овгуудын гаралтай зан үйл юм байна. Дайснаа ялсны дараа түүний нүүрний арсыг хуулж аваад гавлын ясыг нь салган зөвхөн арсыг нь тусгай аргаар боловсруулж жигрүүлдэг байсан байна. Арсыг буцалж буй усанд хийж агшаасны дараа дотор талыг нь халуун чулуугаар дүүргэж чангалан гавлыг жижиг хэлбэртэй болгодог. Дараа нь ам, нүд, чихний сүвийг нь ойдог байв. Энэ бүх ёслол нь дайсны сүнсийг барьж нас барсныхан дараа өшөө авахыг зогсоох зорилготой байсан. Ингэж хүний толгойг жижиг гарын алган дээр багтах хэмжээтэй ариун эд зүйл болгон хуургаж заримдаа зүйлт хэлбрээр заримдаа бүсэндээ зүүж явдаг байжээ. Энэ нь ялалтын бэлэгдэл болохоос гадна сүнснээс хамгаалах хэрэгсэл байв. Хүү үнийг хараад гайхан асуухад Эд тайвнаар энэ бол манай авга ахын авчирсан зүйл. Тэр дэлхийн 2 дугаар дайны үеэр Филиппинд алб хаас юм гэж хариулжээ. Хожим мөрдөн байцаагчид энэ сансаа бол үнэн хэрэгтээ Эдийн өөрийнх нь хийсэн бүтээл байсан гэдгийг тогтоосон юм. Эд баривчлагдсны дараа түүнийг Висконсин мужид шийдэгдээгүй олон хэргийн сэжигтээр татсан байна. Тухайлах юм бол 1947 онд 8 настай Жоржия Жен Беклер сургуультай явж байхдаа алга болжээ. Зарим гэрч түүнийг Эдийн Харфорд машинтай төстэй тэрэгний ойролцоо сүүлийн удаа харсан гэж мэдүүлсэн байна. 1952 онд Виктор Харолд Тревис болон Реймонд Бургис хэмээн хоёр анчин Блинфилдийн ойролцоох баарнаас гарснаасаа хойш алга болсон. 1953 онд 14 настай Эвлин Грейс Хартлийг хөөхөд асарч байгаад сургаггүй болсон байна. Байшинд нь тэмцэлдсэн уул мөр байсан ч зохицос олдоогүй. 1954 онд түүний хөрш Джеймс мөн нууцлаг байдлаар сургаггүй болсон байна. Энэ бүхэнд Эд холбоотой байж магадгүй гэж үзсэн ч бацтай нотлохоо олдоогүй. Эд ихэвчлэн ээжийн төстэй ахмад насны эмэгтэйчүүдэд татагддаг байсан, харин эдгээр хэрэгүүд эрчүүд болон хүүхдүүдийн тухай байгаа. Түүний баривчилгаа болон байцаалтын дараа энэ аимшигтэй дүүх Блинфилдийн хил газаараас давж эхлээд хөрш мужууд дараа нь бүх Америк төдийгүй дэлхийд дахинд дарахсан байна. Хэдхэн хоногийн дотор л Америкийн нэгдсэн улсын өнцөг болон бүрээс бүр гадаадын жуулчид хүртэл Блинфилд гэх энэ жижиг тосгонд ирж Эдийн фермийг өөрсдийн нүдээр харахыг хүссэн байна. Мэдээ тарахтай зэрэгцээд Блинфилд тосгон үнэхээр самууран уймсан газар болж хувирчээ. Цагдаа нар ийм олон хүнтэй ажиллаж үзээгээд бол бэлэн бус байв. Сониуч хүмүүс Эдийн байшингийн цонхоор сим харж бүр дотогш нэвтрхийг ч оролдож байлаа. Хэдхэн хоногийн өмнө нам гүм тусгаар байсан ферм одоо жинхэнэ шоуны төв болсон байв. 1957 оны 11-р сарын 21-нд өөрөөр хэлбэл Эдийн аимшигт ферм илчлэгдснээс ердөө 5 хоногийн дараа Эд ген албан ёсоор 1-р зэрэглэлийн аллахын хэрэгээр шүүхэд буруутгагдав. 100 сониуч хүмүүс, сэтгүүлчид, гэрэл зурагчид энэ юр бусын шүүх хурлыг үзэхээр цугласан байлаа. Шүүх эхлэхэд өмгөөлөгч нь Эд сэтгцийн хувьд шүүхэд оролцох чадваргүй гэж мэдэгдэж, ийм буруугүй гэж үзэж байв. Сэтгцийн эмч нар Эд ген шизофрен өвчний улмаас бодит байдлыг ойлгох чадвараа алдсан, хүчирхийллийн зан үйлийг ёс суртахууны мэдрэмжгүйгээр үйлддэг өндөр түвшний сэтгцийн эмэгтэй хүн гэж өгнсөн байна. Түүнд бол бас ашигтайгаар нөлөөсөн нэг чухал зүйл нь түүний байцаалтын үеэр гарсан ноцтой
хүчтэй алдаа байв. Байцаалд авч байсан мөрдөн байцаагч уг хэрэгт анхудаа оролцож айдас аимшигт автаж өөрийгөө хянаж чадхаа болон Эдийн толгойг хананд хүчтэй хэд хэдэн удаа зогсон байна. Энэ үйлдэлээс болж Эдэд хүч хэрэглэн албаар хэрэг хүлээлгсэн гэж үзжээ. Үүн дээр нэмээд түүний өнгөрсөн амьдрал багнаас ганцаардмал амьдрал нь бүгд шүүхийн шийдвэрийг түүний талд эргүүлсэн байна. Ингээд шүүх Эдгийн гэмт хэрэг үйлдэх үедээ бодит байдлыг ялгах чадваргүй, өөрийн үйлдэлийг ойлгоогүй байна. Тиймээс тэр эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй гэж үзэн түүнийг өндөр хамгаалалттай сэтгцийн эмнэлэгт бүх насаар нь хорих шийдвэр гаргасан байна. 1958 онд Эд баривчлагдсанаас 1 жилийн дараа Плейнфилдийн орсон суугчид эцэст нь энэ хар дарсан зүүднээс салах цаг ирлээ гэж найдаж байв. Гэвч тэдний хүссэн тайван амгалан эргэн ирсэнгүй. Харамсалтай нь Эдийн ферм жинхэнэ жуулчны үзүр болон хувирсан. Өдөр бүр 100 бүр 1000 хүн зөвхөн Плейнфилдийн ядлагчийн байшинг нүдэрээ харах гэж ирдэг болов. Удалгүй Эдийн фермийг дуудлах худалдаагаар заржээ. Гэвч 1958 оны 3 дугаар сарын 20-ны өглөө Эдийн фермд гал гарч хэдхэн цагийн дотор байшин бүрэн үнс нурам болсон байна. Гал яг хаанаас хизээ яаж гарсан нь тодорхойгүй үлдсэн. Гэхдээ зарим хүмүүсийн яриагаар энэ жирийн осол биш байж магадгүй гин. Тосгоныхны үзэж байгаагаар зарим орсон суугчид санаатаагаар гал тавьж энэ хараалтын газрыг бүрмөсөн устгах гэж өдөр шөнөгүй бөөгнөрдөг жуулчдыг тараах гэж оролцсон байж болзошгүй. Энэ яриаг улам батлах нэгэн с ิจ гтэй баримт байсан нь гал гарсан үед гал сүнөгчд хангалттай хугацаанд ирж унтраах боломжтой байсан аж. Гэтэл ямар ч арга хэмжээ аваагүй эсвэл зориуд оройтож ирсэн байж магадгүй. Хамгийн сонирхолтой зүйл нь тухайн үед Плейнфилдийн галын албаны дараагаар ажиллаж байсан хүн бол Бернис Уордны хүү Фрэнк Уорден байсан байна. Тэгэхээр энэ гал энгийн осол байсан уу эсвэл хувийн өшөө авалт байсан уу? Хинч баттай хэлж чадахгүй. 1968 он хүртэл бүтэн 10 гаруй жилийн турш Эдгийн сэтгцийн эмнэлэгт амьдарсан. Амьдрал нь нам гүм өдөр тутмын хэв маягтай байсан боловч нэгэн мэдээ түүний амьдралыг дахин өөрчиллөө. Олон жилийн үнэлгээний дараа эмчнэр түүнийг эцэст нь шүүхэд оролцох чадвартай гэж үзсэн байна. Ингээд 1968 оны 11 дугаар сарын 16-нд шинэ шүүх хурал болсон. Эд мэдүүлэхдээ Бернис надад өгсөн бууг үзэж байхдаа санамсаргүйгээр гохт харагдсан. Би түүн рүү чиглүүлснээч дараа нь юу болсныг санахгүй байна гэж хэлсэн байна. 7 хоног үргэлжилсэн шүүх хурлын эцэст шүүгч түүнийг 1-р зэрэглэлийн хүн амны хэрэгт буруутай гэж үзсэн ч хүнд хэлбэрийн сэтгцийн эмгэгтэй гэж үзэн дахин сэтгцийн эмнэлэг рүү илгээсэн байна. Тэрээр үлдсэн бүх амьдралаа тэнд өнгөрөөсөн. Эмч сувлагч нарын тэмдэглэснээр Эд бол тайван номхон илдэг найрсаг хүн гэж тодорхойлсон байна. 1984 оны 7 дугаар сарын 26-нд Эдгийн 77 наснда уушгины хорт хавдрын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ. Эцэст нь Эдгэнийг өөрийн хохирогчдын заримыг ухаж гаргасан Плейнфилдийн оршуулгын газарт эцэг эх болон ах Хенриг ихэн дэргэд оршуулсан байна. Түүний булшны чулуу хэд хэдэн удаа хэсгээр нь хулгайлан дуудлах худалдаагаар зарсан тохиолдлууд ч гарсан байна. Эцэст нь оршуулгын газар нь чулууг бүр мөсөн авч түүний булш өнөөдөр нэргүй үлдсэн байна. За ингээд өнөөдрийн маань бичлэг өгөр өндөрлөж байна. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай сонсогчдоо.